Сайхан. За мэрэг минь хичээл шүү хожиход ганцхан хуруу дутуу байна. Дутаж байна мэрэг минь. Онгор манай вагийн өгсөх нь чиний гарт байна шүү. Мөнөд залуу байхс нэг иймэрхүүл байдагсан да. Баян этгэлтийн ганц хүч хоттой байна да. Сумнэгээ буудан сумшиг байна шүү хмаа. За яах вэ? Дүүжийг харах уу? Яа. Али хүмүүнийг уят. Бүгдээрээ минь сайн байцгаана уу? Хожид хоёр тийшээ. Дамжиг минь. Эронжэнд. Гэрээ мартсан гэсэр биш. Харин байгаа. Ажил их бай. Ингэсгээд харинаа. Манайх нөгөө ногоон тохойдоо юу? Тохойноос доошх ном бус. За бадарч тахар. Минь дусчгүй урууцаараа илчаад шатчихаа юу. Яах вэ? Ишээ сууч тамигтаа. Өөр өнгөрөөд байна итгэлт минь. Ардын засгийн төлөөлөгч хашуун аяны тамгыг хурааж авсан. Удахгүй ард олны саналаар хошоо дарах сонгох юм гин. Тэр чи яах вэ? Бас хошуугийн донд байсан хүмүүсийг судлаж гаргаад хуучин засаг устдас шин засаг тогтсон та нар хэрэггүй гэр гэртээ харьцгаа гэж албан ажлаас зайлуулж хөөс. Ингээд хошуу эзэнгүү болдог байх шүү. Ямар өвдөө. Тийм болж байна. Этгэлт минь. Тэр төлөөлөгчийг хэн гэж бодноо? Санахаас л бүр зөөвөрөөд байх юм. Нөгөө танаа зарагдаж байсан гуйлагчин эрдэн шүү. Эрдэнэ? Эрдэн ч надтай данс бодондоо. Одоо ямар арга бодож болох вэ? Эрдэн чи ит хэрийн дэргэд эрдэм номтой хүн байхгүй юу? Тэр муу гуйлагчингийн эрдэн номч нохой долоож өгтээ. Уул үзээгүй хормой шууж ус үзээгүй гутал тайлж болохгүй. Учир нь олдхол байлгүй лайчви зайчви. Таймери хөөхтөд ширмэстэй болоос та. Энэ төрж өмж гар бололтой. Туслагч балах шиг хэртээ дөргөөнд морилж байгаа. Очиж ярилцъя. Би дараа танаа харачна. Ур тор маань унагда. Хой тор маань хонь хорог. Дотоо тор маань тос өөх. За, ахан дүүдээ нэг хурдан даагав гинэ. Айргүй хаа. За. Бат маань багш болсон гэлөө. Тийм ээ, багш болсон. Дүнгийн танхимд сургагч багш хийж байгаа. Цаг өөрчлөгднө гэдэг мөн сайх юм да. За чи тэгээд бадарч тахрыг яаж хийсэн гинэ хөө? Моцолиг хүн шиг барилдаж хүчээ үзэхгүй. Ногтогон зогж ирээд бүхэлбүтэн хөшөөг доромжилж байхгүй юу? Тэгээр нь би баруун холын яваад сууж ирсэн чинь тас гэдэргээ саваад л явдсан. Бадарч тахар тэгээд хоосон ногтоо ганцгалаад буцсан хэрэг үү? Долгор минь хэн ч хязгааг ишгэж болно.
Гэхдээ юуны өмнө түүнийг татаж авахыг хичээдэг юм байна. Энэ бол хүний яс. Гэтэл би чамайгаа татаж авахын оронд түлхэж өргөсөн. Хатуу сэтгэл гаргаснаа би ойлгож байна. Би мөнхгээс сан болж буруу хэрэг хийсэн. Чамайгаан гомдоос чи намайг яаж ч болох байсан. Харин хүний газар л ганцаараа би хайж болохгүй байсан. Эрдэнэ мард бэлэн боллоо. Тэгээ таавал тэр чинь хоёр тишээгээ мордох хэрэггүй. Чи хаашаа яв. Би заяын бай орно. Заягийн члогон биш те. Заягийн ч яах вэ? Тэр дэрэгдэн байгаа хөгшин чон том ламнаар явдал та. Тэд чинь гэгэнийг шүтж байгаа дөр үзүүлээд гэгэний нэрээр ганц заяын шав төдийгүй ойр орчмын гушуудын хэргийг залж байгаа бүлэг итгээдэд байгаа юм. Тийм ээ. За чи ярих хэлэх юмаа сайн бодож өсөгдөр миний ярьсаар таниулна шүү. Өртөөгөө өөрчилж айж нарыг өртөөний албыг залгуулах ажилд оролцуулах болсныг сайн таниулж. За. Би одоо ингээ мордох уу? За, яв. Мархан сайн байна уу? За би угаасаа язгуур угсаагүй суман ирээ. Эрх ямбатныг хэзэнээс үзэж чаддгүй жигшиж байсныг чи сайн мэднэ. Ардын засаг бол миний хүсэж мөрөөдөж явсан засаг мөн. Урдах төрийн үед элдвэр нүд үзүүрлэгдэж аль олигтойгоо алган гурчуут өгч байсан. Бидэн дэм түшиг гэгээ нар маань болсон засаг төрдөн өчүүхэн нэмэр болтугай гэж аюуш хадаг 200 лам мөнгө барья. Тогтоон соёрхон уу. Заах муугүй ёс биш Монголын ёс болохоор зологчхий. Амар сайн уу. Бид хоёрын дунд ёсгүй муу юм болж байсан. Гэсэн ч тэр бол залуугийн гай ухааны монхогаас болж. За, эр улсын хооронд юу ис болоход тех. Гэвч эвдрэх нэг өдөр байхад эвлэрэх нэг өдөр байдаг шүү дээ. Бид хоёр долгорын хувьд их нүгэл хийсэн болос та. Чи хүрээнд хүүтэйгээ уулзсан биз дээ? Бид хоёр зовж явж нь уулзсан. Бат маань хүрээнд оюутны сургууль төгсгөөд багш болсон шүү дээ. Бат ширмэстэй дамжиг да. Чиний хойноос оргоод лалгуулсан уулзчихж. Тийм. Би бүр сэтгэл хөдлөөд мартчих шахаж. Шин засгийн өргөөг өвгөн чинь хуваасаа барьж өгье. Бид ясны ард ухсгаатай улс энэ засгийг дэмжихгүй бол хэн дэмжих вэ? Тийм биз дээ өвгөн минь. Ёстой та зөвл бодлого байна. Нөгөө дүү чинь дулмаатай суугаад хан өндрийн хүрээний орчим сайхан айл болсон шүү. Би мэднэ, саяхан уулзсан. За, хөдлөе. Заягийн ардын намд орох гэлээ чи юм сонссноо? Сонссон. Ардын намын зорилго нь зөв болохоор гигэн орох болсон юм билээ. Гэгэн ардын засагт орох гэж үнэн үү?
Эд шид төгөлдөр хүчилгээгэн ардын намынхныг номогдох гэж байгаа хэрэг. Ардын намын тухай янз бүрийн орос сургуу яриад дэлгэрч байна. Энэ яриаг Монгол орн, Монголын ард түмэнд сайн сайхныг хүсгчид гаргаж байгаа юм биш ээ. Биднийг Монгол улсыг баллах гэж байгаа хүмүүс гэж ярьдаг. Энэ бол худлаа. Монгол орн гадаадын эзлэг төрөмхийн нарт доромжлогдсон ард түмэн байсан. Бид тэр түмэн зовлонд нэрвэгдсэн Монгол орныг гадаадын дарлаас чөлөөлөх гэж тэмцээд тэрнийг биелүүлсэн. Бид хүмүүсийг адил дэгш хэрэгтэй байх нь зөв гэж үзсэн юм. Монгол орноо зөвхөн тусгаар тогтносон улс болгоо зогсохгүй. Эрх чөлөөтэй, эрдэмтэй, соёлтой улс болгох гэж тунхагласан юм. Энэ бүхнээ биелүүлэх гэж хамжлагтай байх. Угсаа заламжлах ёсыг устгасан юм. Ардын засаг бол улс шиг улс болгосон. Хүн шиг амьдрахсан гэж хүссэн. За миний ярих юм энэ байна да. Та бүхэн асууж лавлах юм байвал асууцгаал да. За ардын засаг гэдэг бол ариун цагаа явдалтай нэгүүлсэнгүй сэтгэлтэй. Хүмүүсүүд эвлэлтнэ гэдгийн эрхэм дээд холбоо юм гэж ардын засгийн төшмөд айлтган номлосныг монхог бид ойлгож авлаа. Иймийн учраас энэ өдөр ардын намын гишүүн болох хүн бол ариун явдалтай байх ёстойг хэлэх юм бэл. Гэтэл энд байгаа улсыг ажиглан шинжүүл энэ хүүгээгийн зорилгот нийцэхгүй байгааг мэрэгэн төвшмөл та ухаандаа тогтоон сойрох нь уу? Гисгүй итгэн. Та ардын намын зорилгонд нийцэхгүй хүмүүс гэж хэнийг хэлж байна? Тэрнийг шууд хэлчих. Ийм алныдлаж гидсэн тижээдэг. Мулгуу бодолтой, мунхуу ухаантай хон. Гэхдээ хүний хэлсэн үгнээ наадах таадах юм эдин. Гисгүйтэн та мань мэтийн хинэл ардын намд орох чавшаангүй гэж хэлж байх шиг байна. Нэрлж байна. Бидэнд бие биеийн хардаж хар санаа өөрлөх бол хамгийн муухай. Ардын намын зорилго бол эрхэм төшмөлийн айлцнаар эв найртай байх ёстой биш үү? Ардын намын гишүүн байх хувь зохиолгүй хүмүүс гэж чиний хийснийг шууд хэлчих. Эсвэл та нэр заагаагүй боловч энд байгаа хүмүүс гэж тодорхой хэлсэн болохоор бусад хүмүүсийн шаардах нь түмэн зөв. Ер нь нууж бултах нь манай намын үзэл бодлого нийцэхгүй учраас та шударгаар хэлхэн зүүн хэрэг биш үү? Намын зорилго шударга учраас үнний хэлхэн зүй хэрэгэ. Энэ чимгээ хөөхөн бол бузар самуу явдалтай болохоор манай намад байх гавьяагүй юу? Юу гинэ? Та өөрөө хин? Бүдүүн холсон бэрээгээр мандчлаамаа ухаалтал цохиж байсан чинь ариун явдал юм уу? Цагаан орсын ноён гэрхэд том шар хадаг бариад өмнө нь бүхэлдэж явсан. Энэ чинь ариун явдал уу? Би ч яах бузар самуу явдалтай байж. Харин та сайд банкын хушууны гомбтайжийн залуу ихнэрийн багш нь гэж үз хүүхдээ болгочход наад халзан толгоогоо яд цохиулсан сорвчин энэ харагдаж байна. Энэ чинь ариун явдал юм уу? Ариун явдал юм уу энэ чинь? Ариун явдал юм уу энэ чинь? Цаг зэвүүн болоход ямааны мах ямбатны царанд орж эмс эзний ширээнд сууна гэжээр. Үгүй яас. Ардын засгийн төлөөлөгчдийн дээр гэд ийм булаа юм ярих гэж байдгаад намайг хэргийгч боцорлж байна. Намын хэргийг бузарлах биш ээ. Тэсгүйтэн таны бузар явдлыг нь уудлаж байна. Гэсгүй бодсон бодол. Хэлсэн үг нь манай намын зорилгот харш учраас намад ахгүй байвал захин гэж би бодож байна. Зай бандд гэгээдний шавьд намын үүр байгуулнаа. Гэвч энд байгаа хүмүүсийг бүгдийг авч болохгүй. Нам бол төрийг удирдах байгууллага болох учраас шашны мөрийг хөөсөл нам нарын эрдэм номоо бичлэх гадна саад болж магадгүй билээ. Гэвч нам бол Монгол улсыг мандуулах, ард түмнийг жаргах зорилготой болохоор лам нарыг оролцуулах нь зүйн хэрэг. Ийм учраас лам нарын төлөөлөгч болгож хуйлгаа лам, эрхэм хам хоёрыг оруулъя гэж бодож байна. Төрийн хэрэг бол харын талын хэрэг болохоор
Харын талын хүмүүсийг намд олноор оролцуулах нь зүйтэй. Урганы онгоц хуруу зузаан, төлгөний онгоц төө зузаан болог. Мөр зөхөг. Итгэлтгай. Нэг өрхний эсхийг хачуулчихж болох болов? Тэг. Өрхнийх байтгаан урганых ч болно. Ямар багтахгүй юм биш. За яамайд. Сүрэн ажлыг мөнгө ялалцуулж байна да. Гүнямагийн тийм охин заяах гэж. Манай хонгорын хоёрч зүгээр үйдэг. Ийм сайхан амьтан хөрөнгө үзэсгэлэн хосолсон цогтойр хонгорлах ёстой доо. Нямаагач мөн азтай хөгшин юм да. Итгэл ганцхүүг нь ийм заяагүй гуйлгчны охинтой суулгахгүй байлгүй. Хүний буян хүн шингэхгүй. Итгэлд баян хүн болохоор ганц хүүдээ хөрөнгө харж ихнэр авахгүй байхаа. Сүрэн чамайг ээж нь дуудаж байна. Бадар тахрын охин чинь үдээ өтөртлөг ойчхоо сүрэнгээс алахгүй юу болчихоё. Яг хонгортл сэтгэн жаван тэр хонгорын үдэл мэдчихтэй. Ихэд баянч ямар төрийн үед амьдарч чадах овцоог нь дээ. Шин засгийн өргөг хувьяасаа барьж гисэн гэн лээ хаа. Хэд яв? Талын 12. Мөрөнөш. Онгот, харуу, сүрэнчин. Хонгор чи ямар ч гоё малгай өмсчих хэвдээ. Бүчин яасан ч том юм битээ. Ганц хүчин сүрэнгээс салхаа болчтой. Буруу замаар будаа тавьд буцахтаа шороо тэн гэдэг. Заяа буян тохирсон юмтай нийлүүлэхийг бодоо дээр юм биш үү? Сүрэнг заяагүй хүн гэж чамд ямар шулмас шиг бинч. Сүрэн гарснаас хойш нямаагийн хөөр болсон гүйлдэг. За. Залуусын явдал бидэнд паддаг. Заяагүй хүн гэж ухсаагүй ядуу хүнийг хэлдэг юм биш. Заяагүй хүн гэж залхуу мөнхөг хүнийг хэлдэг. Сүрэн шиг ажилтай хүн манай энэ голдолоо байхгүй. За. Танай ажилч харин нэг сайхан бүтэж байх шиг Яах вэ? Цаа уусгаа. За. Этгэлт минь. Чи бид хоёр эцэг өвгдөөс эхлэн энэ нутагт хаяа нийлүүлэн нутаглаж гэмгүй явсан. Чиний хүрийн цэнд хүрч миний ах насвыг гүйцлээ. Энэ хоёроо холбож айл гэр болгоход болохгүй газаргүй. Миний нөгөө жоохон хөрөнгө чинийхтэй зөөрлүүлэхэд юу болох вэ? Гэхдээ би ганц охиноо хэнд ч шамлагдахгүй энэтэй болгоно гэж боддгийн. Бадар чам сайхан үгэлж байна шүү. Миний охиныг мэрэгэн багш буян заяа хосолсон одон төрсөн хүн гэж айлцсан. Нэрээ заяатай хүний шинж бий дээ. Аливдалчаа нөгөө хадаг аваад өгөөч. Ямар хадгүй? Яга багшламаа юу гэсэн.
Ёс төртөө юм гэрт нь очиад бариу дээр юм шүү. Настайчуудыг асар дорхыг өрий. Хайгалсаа. Танайд олонд гайхагдсан очломд хосгүй тан сууд байдаг. Манайд холцоогүй хонгор шар шижир алт байдаг үлээ. Энэ хоёр эрднийг нийлүүлж бөгөд цохиулвал лус баярлаж ус долгох гайхамшигтэй болохын учир ариун хадаг барьж танай эрднийг гуйж байгааг минь тогтоон сойрхно уу. Хүү нямаа минь хүчит толгойн үзэн байж тээ. Энэ бүр энийг хатгина. Явж. Хашийн өнгөтэй таныг минь хайрлж яваарай. Харах нүдний цэцгийн мэт инкрилж яваарай. Ураг төрлийн барилдлагыг чинь гутаахгүй. Үргэлж танай гэрт буян гişиг дэлгэрэх ёстой доо. Би ч бэргүйж яваагүй. Бас тэгээд уран цэцэн үггүй болохоор хожигтой юм хэлж чадахгүй юм. За. Үлдсэн эсгийг түргэн дуусгаад өнөө орой сүй тавьсны найр хий. Миний хүн над шиг хөрөнгө харж ихнэр ахгүй. Сүрийн шиг сайхан хүүхнийг миний хүйс авбал хэн ах вэ? багна. Энэ Мөнгөн багна. Шүрэн багна. энийгээр оруул яадгийг. Азраг тангар. Энийгээр оруул. Ухмөргөн. Энийгээр Өөр оруул. хазан. Энэ Алтан нар. Энэ. Мөнгөн сар. энэ Чим нь байхгүй юу? битгий хотоо хэлээд нар сараад гурвал гэдэг шүү дээ. Өө тийм. За амархан сайн байцгаана уу? Сайн байна уу? Бид жогчин дугнаас баах юм бол чад ярьж явна. Тэгсэн чинь хамт алдагдсан гэсгэн овоодын бүчний сураг танаа энд гарлаа. Халиу малгайгаа. Энэ гарцаагүй л мөн байна да. Чи энийг хаанаас олов? Заагаларсан. Яадаг үлээ. Ханганы маань улгаа илэрлээ. Төмөр угаалныг харгалж магад. Засаг тааны захиур төмөр өгсөн. Яа нэг нэ. Тэр чин хулгай хийхэн болсон гэж тангар гөргсөн гэдэг. Худлаа болох нэ. Тэр мө хулгай чинь хамт чин доо. Явъя хонгор. Хонгор. Гүн хонгор чи юу болоод цус борлуулчих вэ? Амар байна уу? Ханамаагүй дорой. Амархан сайн байна уу? Амар байна уу? Тарган давтаа тусч байна уу? Сайхан тусгаж байна уу? Сайхан. Мор хурднуу төмөргөө. Хурдалж байна. Таавхан хаафарч юм да. Энэ зурал
Та энэ үчийг таних уу? Алив. Танна тэгээ юу гэж? Энэ үчийг хонгор эсхий хийхтэн зүүж яваад баригдсан юм. Уул нь манай алдсан бүч. Тэгээд энэ хүн тань дээр буулгаж байна. Тийм ээ. Би хонгортой гэсэн юм. Би 6 сая морин нэг шин алдсан хүн. Тэгээд мөрөөр нь мөш гэж явдлаа. Энэ бүч хэвтэж байсан юм. Миний морин нэгийн 5 мороор хөхгүй хөлгүү дээ. Моридын оронд энэ бүчийг олоод аргаа барахад энэ хүүдөгч хүмүүнчээ майр наадам олон хүн зөвлөрсөн газар зүүж яваад сэжигтэй харсан хүнийг авчирч өгөөрэй гэж загсан юм. Энэ бүч та нарын юм бол миний моридын орсон нүхийг та өхөн хэлж өгнө дөө. Час ухсан хулгайч таны морийг авчил дээ. Нэрийн тийм болох нь бид эрлээ нэгдэг үлч олон доо. Мэдхгүй. Эдрээтэй утасны үзүрийг барьсан хүн тавихгүй гэл хичээдэг юм да. За бич эрлийн олов бололтой. Гошуу тамган дээр очиж учраа ололцъя. Энэ бүч чогчин ясан юм болохоос биш миний юм бишээ. Тэгээд би сашил самаалтай гэлэн хүн шүү дээ. Гэлэн гонарагч сайн мэднэ. За хүмүүн олонтой газар зүүж сэжигтэй харсан хүнийг ахтаа гацарч өгд юм шүү. За ядаж явъя та. Чи хоноод явал да. Юунд яарах вэ? За. Төмөрхөө таны морид яасан сайхан морид вэ? Тийм ээ. Сайхан морид. Миний дүү морин дуртай юу? Сайхан мор эрийн чимэг, сайн мор эзэндээ нөхөр гэдэг шүү дээ. Таны энэ мор чинь ч ёстой нэг эр хүний нүд улаасан аргамаг хүлэг байна да. Эр хүнийг зорьсон газарт нь хөргөж чадна. Ахан чамд альчуур болгоод өгч ирхий. Альчуурыг. Энэс илүү билэгтэй юм гэж юу байх вэ? Эр хүнд мор. Тэгтээ захиур төмрийн гараас шүү. За, миний хүү авдаач. Ээж нь сайлан дагарыг. Миний хүү. Миний дүү одоо ийм ажил хийсний хэрэггүй. Хиймээс санагдаад байх юм. Анх тантай уулзснаас хойш сайн ир болгосон гэж бодогдоод байх юм. Одоо ийм ажил хийх хэрэгцээгүй болсон. Урд би ноёд баяртай ёстой хүчээр сарих гэж бодож явсан хүн. Тэдэнд хатуу шилт байхад надад хүч чадал байна гэж үзэлцэж байлаа. Жилийн богдод дээр тангараг давжиж үзлээ. Одоо тэгээд ийм ажил хийхгүй гэж Хатан Баатарт тангараг өргөсөн. Миний бодонд. Наа. Шилийн богд дээр та яа тангараг тавьсан юм? Шилийн богд гэж дараагангийн нутагт байдаг бол орой дээр нь гарч үрийн цагаангээ тусахыг морин дээрээс нь харсан хүн шилийн сайн эр болдог гэж ярьдаг юм. Тэр шилийн богд чинь аль хэрөндөр уул вэ? Талын жижигхэн толгой байдаг юм. Миний дуахайхаа үгэнд ор. Ийм ажил бит хийгээрэй. Маргааш эрт явах хүн одоо унтаж ямар та. За. Шилийн богд дуулж байна. Эцсидээ гайхуулсан халахын сайн эрс сонсож байна. Тоороо вэнд тогс чилтэм харцаг бор хүрэл дампил хөрвийн шар сакур төмөр цацаагом хагархайцэн харлаг дорж
Ходын тэртэй газраас сонгорын үгийг сонсож байна. Хаягаа гадрахгүй харснаа авахгүй. Морны сайнаар ходыг гэтлэн эрийн сайнаар хошууг давна. Сайрын авахгүйг нь сайнээс урахгүйг нь. Зааны цагаан тараагаач. За. Онх тэнхтэйшэн хар. Хонь. Аа. За. Одоо энэ хоёр. За хүндчлээ. Өгөөстэй хөндөөгөө харин дандаа бүлхээ хийж яхаа хутлаа. Бата чиний яслаа. За чи хүндсэн. Ясал. За. Нааш. За, чигээр. Өөрийн харж ирээ. Хоноо шүү. За би. Энэ хоёр гараад явчихлаа. Харин тэглээ. Хоёулаа жаахан тоглоо. За тэг. Солонгоо. Надад сургуулиас нэг гэр барьж өгсөн. Би тэр гэртээ ганцаараа суудаг. Би энэ жил 20 хүрлээ. Одоо хань жилтэй болмоор байна. Чи бит хоёр багасаа бие мэд. Хоёулаа нийлж суух. Аавал мэдэнтэй. Өргөлдөө өрг. Чөөр өргөлөө. Тэгээд Сайхан уу багш. сайхан та өнөө хүүгээ авчирна гэсэн чи яа да? Багшламаас суугаад юм хэлж чадаагүй. Батгшааны хайш нөрөх. Баг гэрт оруулах. Та ардын засагт дургүй юм аа. Тэр ярихгүй. Би хамжлаг байсан хүн. Тэгээд Манай тайж гэж арих даалуу эмс урваас болсон золиг шиг амтан байсан юм. Тэрний өрийг төлөх гэж модон барьсан улс л да. Ардын засгийн ачаар тэрний гараа салж одоо хэдэн сарлагтай болоод юу ч гэсэн өрөм тарга гуйхгүй болоод байна. тэгвэл ардын засаг танай хүүгээ чинь эрдэм номд сургая гэж гуйж байна шүү дээ. Би энэ засагт ганц хүүгээ харамлахгүй. Зүгээр нүдэнхтээ хонхноо дуу сонс юу л гэсэн. Та нүдэнтлээ хаач байсан. Харин манай ардын засагт эрдэм номтой хүн их хэрэгтэй байна. Түүмэн ч өөрөө танхим дорой л гээд байгаа юм л да. Тэгвэл та тэрний хориод явах гэсэн. Харин. Тийм ч юм уу. Багтаа!
Өвгөн чинь чамаг ирсэн гэж дуудаж өстой хомгүй дахиж ирлээ. За яа. Хаашаа? Энэ хамт гомбгонд най хийж байгаа. Ямар гов? Манай сургууль байсан уу? За бишээ. Тэрмөр фядлын заригс болоогүй байна. Оршоо дараа гом. Иш жаргал. Сургууль чинь юм байх. Чи ингэж аригтаж явахдаа сэтгэл чинь зовхгүй юм уу? Али танаа гарч. Зоодлоо гарч. Энэ тариад чинь манай их явдалтай газар. Чөөр удахгүй мэднэ. Юу ч л гэсэн 50 хүүхэдтэй хичээллэндээ. Заавал шүү. Ярдгүй хэрэгэ. Сайн дураараа хүүхдээ өгдөг аль өдрөө ад шиг. Албадаж аргадаж баймааж авчирсан хүүхэд нь оргож босоод өвдөж заваагаад дэмонч хэцүү хаалда. Энэ ламнар хошууны хэдэн муусаа хооч ирсэн өмхий бядлууд сургуулийг нэг шин аваалаа чатаагч бэлэн байгаа болсон. Би яах? Тэмцээ дийлэхгүй юм чи. Харин чийл нэг сургууль шиг болгож өгөөрэй. Тэмцээд гинэ. Чи биднийг ардын хүүхдийг сургах тэнхмийг өөрийн юм шиг өөдөн татах хэрэгтэй гэж явуулсан биз дээ. Ингэж байж болохгүй дээ. Өнөөдрөөс ажиллаа эхэлнэ. Явж над нүүр гараа угаа. За. Хаалгуудын дээр хүн тавьсан уу? Тал үрд нь 10-аад хүн бий. Итгэлтэй болсон. Итгэлтэй болсон. Цаг цэвүүн болоод хүнд итгэхэд хэцүү болж. Бөгөөд цугларсан уу? За цугласан. За. Ардын намда анх бидний зарим нэгийг элсүүлж авсан боловч ламтан тэргүүтэй хүмүүсийг намаас хөөснийг үзвэл ардын намын алсын бодлого илэрхий боллоо. Богдын дүрийг дахин залахгүй болох нь тодорхой болж ардын засаг бүх эрхийг гартаан аваад бидний толгой дээр гарч гүйцлээ. Иймэд ард олны хин засагт дургүй болох. Засаг шашин хоёр заавал нэг нь нэгийг тонлох тавилантай гэдгийг сүсгтэн олонд сэнхрүүлэх. Ардын засгийн үед хүн бүхэн малаан бараад өлбөрч өгөх ном бий гэж үнэмшүүлэх. Монгол хүнд Оросоос ирж байгаа эд бараа нийцэхгүй гэдгийг ухааруулад улаан Оросыг чигшүүлэх. Бас нэг чухал юм бол нэгс наатай улсыг олж Шамбалын дайнд мордуулах хэрэгтэй байна. Энэ хэрэгт 9 ланжообо хэдэн хайрцаг сумны илүүлээ. Өөрөө би ардын засгийнхнаас хороох ажил хийе. Тэр хороогч антны зөв хүргэн. Харин танхим нь шашин дэсрэг болохоор тэр танхимыг тарааж хүүхдүүдэн өгөхгүй байх хэрэгтэй. Хүрээнд байгаа миний багш Банчин богдтой холбоо бариад биднийг түргэн хөдлөж зарлиг болгосон. Тэгэхээр Банчин богдод элч явуулах хэрэгтэй байна. Олон мэрэгдийн төлгөөр бол ламтан та явах болж байна. Ламтныг хил хүртэл гаргаж өгөх хүн бол бадарч гэж чонд буула. Энэ ариун үйлсэд та хоёр явах болжтэй. Хайрхаа. Банчин богдод барих бичгийг би өөрөө хийж өгнө. За. Энэ зам малын тооллого явуулахад маш бага тоо гарчээ. Жас, баячууд малаа үлэм шимжигээр дарсныг эрдэн мэдээд малыг дахин тоолох болж өшөөдөд хүн томлон явуулжээ.
Эрдэнэ өөрөө цэнгэл уулын хушуунд тооллох хийхээр ирлээ. Гүй тэр чи одоо юу байдаг вүлээ байз? Би лав мэдэхгүй юм байна. Үгүй та манай отхыг болгож өгсөн шүү дээ. Хиш мүү аав минь хөвгшрөөд хинд юу гэснээр ч бүр мэдх юм байж гэж. Итгэлд чийл болоод тоо настараагүй бах та. Сүрэнгэц үү гэж Батын хэлдэгч үний юм байна. Гэхдээ зарим айл бодлогогүй малаан дарах юм. Юун тэгэж засгийн бодлоготой харгалдаж байдаг байна та. Ухаанд нь ухан угсан дайм шиг нууд. Юунд тийм тэнийг юм хийж байна? Төрийн сүлдгэд нэг юм байдаг юм шүү. Миний хэдийг чи 5 хуруу шиг мэддэг болохоор би үг. Олон хэсэг тасцаар угаад бараг юм үлдээгүй. Бас тэгээд чи энд ирсэн надад бүрч хэцүү байна. Хүүхэн маань сууж хадмын сүлвэтэй болохоор итгэлтийнхээ мал хөрөнгийг хөнгөн тооллоо гэж амти ярина шүү дээ. Эрдэнэ идшний хэдийг заавал тоолуулах уу? Амдлуугаа бол тоолох болно доо. Би ч бас тэгж бодсон юм аа. Танаа нөгөө жороо хөрөн азартай адууч нь хиндээр толгдсон болж байна. Хойгасаа. Нааш. Үгүй тэр хөрөн азартай адуу тоолуулаагүй юм. Юу? Тэрэж тоолуулаагүй гэж юу? Охой. Чи бас хүм эхлэнэ заддарсан муу дам шиг. Баруун хошуун танаа мал гэж 100 гаруй хон тоонд ороогүй хоцорсон. Тэрнийг хаан тоолох болж байна. Тэрнийг чинь аав мэдэхгүй би өгсөн юм. Тэгээд өөр хөшөнд байдгийн болохоор тэндээ тоолуулдгийн байх гэж тод хэлээгүй юм. За итгэлт минь. Саяын тооврлох тооноос олон малаар зөрж байна. Мал дутуу тоолуулсан учраас 5 бодоор торгоно. Юу? Эрдэнэ хэцүү ч ханаа. Орхнод явуулсан хэдэн мал юм мэдээгүй яама. Манай сүрэнгээс уран бери хожил гарч байна шүү. Хай солонго. Хатам эцэгч нь манайхыг 5 бодоор торгоод сэтгэл нь ханаад явлаа. Итгэлт ч мөчөөгөө өгөхгүй дээ. Энэ үйл аймгийн үр тэсгээр их цуд болж малчтын амьдрал үлэмж хүнд болсон тул Эрдэнэ жас тадгалагдж байсан хүнсний зүйлийг ардуудад авч өгөхөөр шийджээ. За, энэ гэнтэн гэж чинь юу вэ? Будаа хурл ачих гэж ирсэн хүмүүс аа. Хэн өдрөх нь юу? Айлантан зундан нэрвэгдээд гисүү байгаа гэдгийг та нар дуулаагүй хэрэггүй. Хүрээ хийдээ суулж зууд болоогүй. Чи тэр зууд болгосон хормос тэнгэрээс очиж авахгүй юу? Манай энд зуудын гурил удаа байхгүй. Би танаа хамтдаа ярьсан шүү дээ. Чиний хинтээ ярьсан чинь бидэнд падгүй. Харин чи удааныхаа савны бүтэн дээр ирсэн замаараа сорсон дугаа илаад буцаж морилуулчин зүгээр баха. Ард түмэн зудан нэрвэгдээд байна. Юу ч гэсэн гурил удаа аавн даахо. Нэг удаач биш. Хэд хэдэн удаа аавна. Нармайг чинь нармитл цахаад өгөхөөр чи нэгийг бодох ухаан орох байлгүй. Загайгва та нар ингэж төвчгэнжлээ бай. Бэдүүр хулгайс дээрэмчин биш аа. Ардын цаас олгосон бүрэн эрхийн ёсоор
Энэ машинд хадгалагдаж байгаа будааг хурлыг авч зуудад нэрвэгдсэн ардуудад өгнө. Энэ гоо 16 өсөрдөг юм шүү. Эсэргүүцэд саад хийсэн хүмүүсийг зогсоог орчин ална. Та нарын будааг хурлыг тэмээнд очиг. За, 5 тоолоход зөөхгүй болов. Засгийн цааз гатуу гэж мэдээрэй. 1 2 3 4 Удахгүй энэс босож ирж удааг урил авна. Бэрэгч байж магад. Харин саад хийсэн хүнд ял ноогдсон шүү. Хэрэгтэй бол хүрээнээс цэрэг ирүүлнэ. Мэд үү? Та нар ажилтж өгнө шүү. Түргэл. Та нарын энэ цагаандаа гарсан дээрмийг тэр засагч нь мэдүүлж заалтан да. Багшаа, би нэг хүүхдээ айтайхан тоглож байсан чинь нэг том лам өрөөд зэмдэр хийж байгаа юм. Харин ч намууд. Гэт нөгөө бандыг шууд орж аваад чирэгтэр нь би хүн зодхол харгис засгийн яс. Та яасан задарсан дам бай. Шорон тийшүүг шашгартал 4 том банд хүчээд намайг золтой лаачихсан. Би нутгийн 3 бандтай уулзаад ярьж байтал 2 том банд гарч ирээд чихим нь арай л хуулчихсангүй. Би л дахиж очихгүй дэг. За та хоёр суу. Банд нарыг хар болгож сургуульд оруулна гэдэг бол хувьсгалын чухал ажил. Та нар цөхөрөхгүй явах бол ангийн тэмцэл бол зориг хатуужил хэрэгтэй яггүй ажил. Багшаа, ангийн тэмцэл гэж юу юм бэ? Нэг талаас ард түмэн, нөгөө талаас ноёд тайж лам нар тэмцэж байгааг ангийн тэмцэл гэдэг. Багшаа. За. Өнгөрсөн жил энэ хүрээний дуганч Майдер манай нутгийн гончиг зан 2 барилдсан юм. Энэ ангийн тэмцэл тийм үү? Манай гончиггой сайхан донгорсон доо. Та хоёр манай сургуульд орох уу? Би ч ормор байна л да. Цааваасаа яж байна. Ах нь аавтаа ярина. За чи? Би яасан ч яах вэ? Наач Зүнди, нааширлаа. Майлдаа энэ аваад ирсэн. Нааширлаа. Би ажил суурлаа. Манай сургууль дараараа. Аав минь. Таны сургуульд авчирсан мах чин даан ч юм уу туранхай юм байна шүү. Та тарган үнэний үнээр бодож өртгийг авсан биз дээ, тийм үү? Чи итгэж чинь нэг гэр явуулсан биш үү? Тэс тийм ээ. Гэвч сургуулийн хөрөнгө чинь улсын хөрөнгө болохоор энэ тухай ярихад садан сүлбэ хамаагүй. Эсвэл бид хямд үнээр авна. Үгүй бол та тарган мах авчирч ив. За. Би чамд гай болох шиг байна. Махан би өөрөө далд хий. Харин чи сургуульд өөр хүнээс мах авбал дээр. Та хоёрын суулж муудалцаад яах нь вэ? Өрөнтэйгээ шууд хэлчихэд солонгол малын захад төрж өссөн малын шимийг мэдэх хүн. Чи бол малаас айдаг бичгийн хүн. Миний ухсаанд дарагч хүн ч байсан. Гуйлах ч байсан. Харин бичээч хүн байгаагүй. Инхээр та хоёрын зам нийлэхгүй баг. Солонго ямар ч ихсэн миний ёслож авсан ихнэр. Оохой. Эзрэх засгийн үе шиг. Гэрийн зарц гэх нь юу ч болсон миний ихнэр. Удахгүй миний хүүхдийн их болно. Ганц захныхон толгойг би мэднэ. Одоо ч эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө толгойг мэдэх хэрэгтэй болсон. Солонго, маш.
Ах чинь тусгай айл болсон. Бас тэгээд их бит хоёрыг чинь харж чадахгүй нь болов та. Ухаан орж ирэхгүй бол өвдөх хүн болно гэхэд хэцүү байна. Бид хоёрын түшид тулах хүн бол ганцхан чи. Гэтэл чи энийг дагаад эндэрдсэн байдаг. Хонгор та хоёрын төлөө та нарын мөсийг долоох шахаж байж хоримтлуулсан хөрөнгөн би яах вэ? Чи энийг дагаад аав ээж хоёроо үнсэнд хайсан шалт шиг орхих зэвдэг сэтгэлтэй үрэмбэл чи тэрнийг одоохон хэлжэл. Чанхан хэлчих юм. Ийм л байна да залуу. Багшийн ажилд ганцаараа үлдээч те. Үгүй аав. Би та хоёрыг оч орхихгүй. Батаасаа залахгүй. Та хэрэг явдлаа бүтээсэн үү? Би хэлд авч чадсангүй. Одоо тэгж дур зургаар явдаг цаг биш болж. Харин хүрээнд байгаа багтламтантай уулзсан. Таны хэлд авч чадаагүйг бадарч мэдсэн үү? Мэдээгүй. Би тэрнийг замаасан буцаачихсан. Тэр чинь зөв болж. За, та миний үгийг сайн сонс. За. Та бол хэлж авсан. Банчин богддооч. Уулзсан хүн шүү. Банчин богд биднийг ихлэх цаг болсон. Та нарыг хөдөлмөгч туслана гэж айлдсан. Банчин богдыг их наран ус дэмжиж байгааг нь ялангуяа намайг сүүлийн удаа Долнор хотод очиж бараалгахад хойшлол цаг хожимд нэг дахин айлдсан. Ингэхээр ардын засаг дургүй хүмүүсийг нэгдүүлэн нэгэн зэрэг бүхэлдэн жанчлах цаг болж. Ард түмний олонхын дэмжлэгийг авсан. Бүхнийг төрийн эсрэг зэвсэг бариулж босгоно гэдэг тийм чамар хэрэг биш. Тэгэхдээ бурхан шашин ёстороо аврахын тулд юу ч хийхээсээ буцгаа болсон хүмүүсийг энэ хэрэгт оролцуул. Ардын засаг бид хоёр нэг нарны дор байж чадахгүй болсон. Би хувьдаа 10-аад хүнийг хурдан буугаар зэвсгэж чадна. Сум хоёр хайрцагтай бий. Зэвсэг болоход тун хэцүү. Гэвч нар ноён өөрийн газартаа бол тэр цаг зэвсэг хөргөж өгнө гэж айлдсан. Ардын засаг шашныг дайрч байна. Монголчууд шашиндаа хайртай. Дорж гэж улаан хувьсгалж, олон хүнийг хавчиж, бурхан шашныг сүйтгэж байна. Энэ хүний ажлыг улам сайн дэвэргээж өгвөл үү? Олон хүн хамтралд дургүй болно. Манай хошууны дарга эрдэнэ. Доржин хийж байгаа ажлыг буруу гэж тэнцэж байгаа гин. Эрдэнэ шиг бодлоготой хүн олон бий дээ. Тэд удахгүй алдаа гацсах нь магад. Бид үүнээс нь уртж амжих хэрэгтэй. Инхээр ламтанта хар болж хамтралд ороод дотор нь дарь болох цаг болж. Цагаан олж чадвал арслан гэж саваагаар алж болно. Нэгэнд хөдлөд авах юм бол хүнсийг хүчээр дагуулж болно шүү. Бид зэвсэг хөдөлгөөнийг олонний хүчээр ген далс бөглүү газар гаргаж чадвал банчин богд нисдэг тэргээрээ зэвсгэх боломжтой байна. Ийм зэлүүд газар энэ нутгийн хойдолд бий. Энэ мэрэгэн ухаан байна. Сүсэгтэн олныг төргөх нь нүүлэг. Доктор! Сарын сэмбодоос Монголын ард түмнийг олон зуун жилийн туршид харт тамхи тугайдаг монголчууд ирсэн байгаа гэж. Нохож тэний минь үлдээж байгаа шүү дээ тамны. Тэний минь үлдээж байгаа ч. Аваад юу?
Улс манайхыг хижиг гарсан айл шиг тойроод байдаг болж шүү. Урд нь итгэлтэй гэж үд болдог улс. Бараг мэндгүй зөрдөг болж. Энэ хорвоо гэж өнч хачи дөө. Яах. Эр хүн дорогдох нэг өдөр байхад сэх нэг өдөр байдаг юм аа. Энэ засагт би муу санаагүй, санахчгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг юм даа нямаагүй. Засаг төрийн ивэж өгсөн хөрөнгийг сайхан бөөцөлөх хэрэгтэй юм шүү. Төрийн эсвэлт. Нямаагач ажилч малч хүндээ. Өгсөн юмыг өөдөн татаад авч чаднаа. Чи дуулаа үстэ. Нөгөө гоо туслах хөрөнгөө хураалгасны маргааш харуу зүрэн улаасанд боож тажисэн гэдэг шийц. Умааны байднах. Би ч үхэхгүй. Манай мал сайхан мал байсан шүү. Цөөн хүний гарт их хөрөнгө байсан цагт олон амьдрал сайжрахгүй гэж эрдэнэ ярьдаг ч үний юм байна да. За тэгчих. Гасан да. Итгэлт баян өөрөө унгаа татдаг загэрч дээ. Галса чи чинь мэнд саач мэдэлцэхгүй юу болчихов? Би ардын засгийн ачаар унах морьтой, идэх хоолтой, саах үнэтэй болсон. Аштай юу да. Аштай юу да гинэ. Нүдэргэн идгэлт чамайг дарлан мулжиж байсан харгас этгээд мөн гэж надад улаан хосголт орж байгаа хэлсэн. Энэ бол үнэн үгүй. Чи намайг загнадаг байсан. Одоо чи намайг загнаж чадахгүй. Хэрвээ чи намайг загнавал би чамайг дорж байгаад хэлчих. Галсан дэмий олон үг хэрэггүй. Чи төрөө сайрсан гişги зөв шингэ алдас болно шүү. Ураг тэжээгүүл тасна. Бэлтрэг тэжээгүүл цустал гэдэг л болж байна да. Галсаа чих согтож шүү. Чамаас ч дулманатаа сухт. Чи намайг ямар хүн болгосноо мэдчихвэн үү? Харин чи миний хүчээр дулмаг хэд хоног тавилсан биш үү? Арихны халуунд чи би ч олов гэж хэлж чадваа. Би чамайг эндээс сайлахгүй бол энүүгээр цохин шүү. За гайгүй. Сайхан мэдэрэ. Муусан нүдрэнүүд сандгүй. Сайн гарч юу? Яамайда төрийнэс. Манай өвг гэдэг чи нэрж байсан хүнгүй. Мөн ням өвгний үедэл тогоо бүрхээр нийлүүлэх учиртай юм байж дээ хөөх. Аммах чин шахруу гардаж явсан болохоос биш. Ингэж нэрээд ууц суун гэж зүудлээчгүй явсан. Одоо харин нэрээд сөгнөөд л байдаг хэрэгтэй. Төр өөрчлөгднө гэдэг энэ те нямгаан та Чухам ааж итгэл тийм буян. Мөн ч олон хүн хүртэл надад өгсөн энэ хэдэн мал чинь уул нь итгэлтэй мал юм шүү. Итгэлтийн ачаар нэрж байгаа юм бол та олон жил хоныг хариулахдаа л нэрж байхгүй яасан? Хоёроос дээш явтрах юмтай байж үзээгүй. Зарим жил ганц үнээ сааж хоногийн тараг залгуулж хэлсэн хэрэг. Тийм шүү. Тэгвэл ардын засаг л 6 үнэтэй болгож өгөөд танайх нэрж байгаа хэрэг байна шүү дээ. Тэрч тийм ээ хөр. Гэхдээ энэ баг ч гэсэн итгэлт юм буян байлгүй яах вэ? Нямгай минь. Итгэл таныг олон жил зараад өгөөгүй байсан малыг ардын засаг авч өгсөн хэрэг. Манай итгэлд автаа хөө. Тэгтээ бид буруу санахгүй хөрхий. Алдас болно. Эрдэнэ.
Ардын засаг маань цаашдаа олон малтай болсон хүний мал хөрөнгийг хураагаад л байх хэрэггүй. За ямар ч гэсэн тань шиг хүмүүсийн хөрөнгийг хураахгүй. Тийм байлгүй яах вэ? Би хэлээгүй юу? Бүхэ чи нэг хань ижилтэй болж айл болвол зүгээр юм шүү. Хань ижилч ямаа. Аль бихтэй л шүү. За яах. Эрхэн тугалж хариулдаг, тугч барьдаг үгтэй. Итгэлтийн зарц байсан эрдэнэ ингэж төр барилцсан гэж хэн бодох вэ? Ардын засгийн мандат шүү дээ. Манай эхний зарим нь хойшоо хануурын нүгэ адил байдаг болж энэ ямар учиртай. Ламын төлөг нь тэгж бууж байна гэх. Энэ жил лам нар урд нутгаар зуд болох ямар нэгэн шинж тэмдэг олж мэдээд мэрэгэн зэцэн улс болох гэж байна уу? Харин нэг л учиртай да. Хаа хурц явна. Энэ жилийн нутгийн тал асуусан чинь багш ламтан хайхаа. Хамууд нутгал нүүхгүй бол нодон барин шуугж айлдсан юм. Тэгээд нүүж явна. Гомл мэдээтэй яваараа. Замд чинь хоомхог отож байгаа шүү. Нэр нь ганц нэгээр явах тун хэцүү гинэ. За, сайн явж гэнэ үү? Бата, ямар сайхан учрал вэ? Хонгор чи юу? Тэнхмийн хүүхэд дунд өвчин гараад хэцүү байна. Би тэгээд аймгийн төвөөс эмч дуудах гэж явна. Хоон хөх гэхтэн чамайг гэж ир бодсонгүй шүү. Багт минь аав хайрлсан хоч. Хилийн сайр болсон ч хамт явдаг учиртай юм байна. Улсууд хов хөх гэж шууж байна уу? Ярьж ил байна. Чи энд юу хийж байна? Баруунтайгаа сэдэм хөөж явсан чинь сэжиг ахуулаад буутай хүнд хөөгдөж бор морынхаа хүчээр энэ зүгтэж ирлээ. Шүдэн зүг болчиход өцөг дээр энэ зам дээр хоёр бие хэм явхлаар нь сүрдүүлж байгаа тайрцаг шүдэн завчихсан юм. Бодвол өдөөд ховон хөх өртөө зам дээр дээрэм хийж байна гэж ярьж байгаа үсттэй. Иймэрхүү л ажил төрж байна да. Мөн хүүгээл их санах юм аа. Чамайг ингэж явтаа авч цаглахгүй юм. Нэг удаа зэмлэхээр нь би танаа хотч нохой болж мал хөрөнгөч нь маань чадахгүй гэсэн. Тэрнээс хойш юм хэлэх юм болсон зайлвал. Энэ үгээр улс их нүүж байна. Нүүж ил байна. Хөөш. Өвгөн чинь өнөө өглөө энэ ууланд сууж байхдаа замаар шин татагдсан цэргүүд дуу аялан хиймэр даяахыг хараад сэтгэлээ хөдөлж өдөржингөө юм бодлоо. Ингээд цасаар унт хийж цармаар гэр хийж явахын оронд цэгт мордё гэж бодлоо. Зөв хонгор.
Одоо ингэж явах хэрэг. Чи ухаантай сэргэлэн хүн. Зөв замаар бол олонд их тус хүрнэ. Өвгний чинь хийсэн хэрэг баггүй болохоор очиход барьж аваад гямдан торчихвол яа. Бурууга мэдээ зөв замд орё гэж яваа хүнийг тэхгүй байлгүй. Тэгтээ би хүн алаагүй. Ерөн чамтай хамт явдаг хэрэгээ. Гурий. Муу нөхрөөс дээр мөр байна да. Ардын засагт хорссон бадарч тахар тэргүүтэй хүмүүс зарим сүшиг бишрэлтэн ашиглан шашныг аврах нэрээр ардын засгийн эсрэг бослоо. Оригино Сайн байцгаана уу? Сайн байна. Санаа хүлээж. За юу гэж яв? Би хонгорцоо уулзах гэсэн юм. Хонгорын хулгайч ховон хөхөө. Тийм ээ. Өчигдөр аймаг дээр хулгай хэрэгтэй баригдсан гэдэг. Энд очиж уулзахгүй юу? Юу? Тэр чинь хулгай хийхээ байгаа цэрэгт орох гэж ирсэн. Баригдна гэсэн чи юу гэсэн үг вэ? Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Хаад нааша бүгд рүү. Тэр шинийг дуусаад бүгд рүү ороо. Сахиур төмөр алдагдсан хэдэн адууныхаа сургаар мөрдөж хөөсөөр тариатын хүрээн дээр иржээ. Шамбалын дайнд мордох гэж байгаа одон шагнараа. Энэ бол халахын заяа буянгаар тодрон гарсан одны багш хувилгаан ламтан. Хаавхан хувилгаан багштан шаварж ажилсан зангагийн хүлүүн дайн зүүвэл удаантны суманд огт даагдахгүй. Энэ хүн бол удаантныг дарах хариун дайныг удирдахаар заяагдан тодорсон их чанжин төрийн баган жамбал. Удааныг дарах дайныг дуусгах төр төвшин болтол үхшгүй мөнхийн хутаг олсон хон. Түгжил зан. Энэ бол цэргийн мэлмийг нээгч барсын хүчит ямар ч суманд үл автагдагч хувилгаан жанжин түгжил. Мод түгжил. Сахур төмөр. Ханаас гараад ирв. Энэ зэлтэй этгээдүүд та нарыг мэхэлж байна. Эд өөдтэй юм хийхгүй. Саяхан дууруу зүхтааж ордог түгжлийг хувилгаан жанжин гэж өргөмжилж байна. Үнэн дэм бол хэдэн морины төлөө хамт явсан нөхрөн
хотголж байсан хулгайч шүү дээ. Чи саяхан хамтралын ит бүтэнгэгдэж хамтралын бухайг мөргсөн эсэргүү бох гэж миний бухай буудаж ялж байсан биш билүү? Өнөөдөр та нар бие биенээ хувилгаан жанжин гэж өргөмжилж олон түмнийг мэхэлж байна. Олон шавнэр минь энэ улааны мөн хойно энэ үг бичээс хав. Чамд үнэн үг айгүй байна уу? Та нар бол худалч лоорч олон түмэн эд та нарын засаг төртэйчин тамцилдуулан ам бие чинь сүйтгэх гэж байна. Алив чи тэмсэрхөө ойлгоо юм бол наад гооганаад өгөөд. Би бодъё. Тэгээд чи өгөхгүй юм бол би үнэмший. Хэлсэн бүгд чинь дагая. Сүск томодог шавнэр минь одоохын нэг баяад ав. Бай. Чамайг ардын цэцэг хүн гэж байхад ингэж явдаг хүн гэлээ гэнэ. Хөдгөө мөнхийн хотог олсон хүн гэлээ. Олон түмэн төрөлтөрсөн эм зандалчуудыг барьцгаа. Зэлтэй дээрэмжтэй барьж засагтан түш. Хонгор чамайг тариатын хүрээний улааны мусан чоннуудыг дарахад сайн иргэдгэн үзүүлж гарамгай тулалдсан чин шагнаж дэж жанжинан болгоод хатан зоригт үргэд баатар цол өргөмжилсэн. Би чамд амлсандан хүрч байгаа үстэй. Оо Оо. Залууваатрын амин насыг мэдээж байгаа юм хой. Жанжа. Ма. За. За. So. Тарих болгомоор хонгор юм. Чамайг тарих гэж өргөмжлөе. Ихэрхээ байвал
Дарих гэдэг нэрийг чинь хус хаяад шулан болгож бор зүрхээр чинь туг дахиж орхино. Чи тийшээ. Бид жамжинд. Чи хувилгааны таалалд оч. Машасо. Орой хасаад авдаг. Дахиад нас бодож болохгүй шүү. Дахиад нас бодож болохгүй шүү. Ай, та нар буц. Наашаа орчвол бодож шүү. Бодлоо шүү. Загцгаа! За ийм ба юундар улааны хичнээн зэрэг ирээд байгаа. Мэдэхгүй. Мэдэхгүй гэнэ чи. Улаантны гол хүч одоо хаагаар ирж бав. Дээрэмчин та нарыг үнсэн товрог болгож чадах зэрэг ирж яваа. Энийг төргөн шимшээд муу яргачин. Маадах чинь хэм. Нөгөө тариатын хүрээний задарсан багш чинь шүү дээ. Охой. Тийм ээ. Та чинь нүүдэлчин өвгөнө. Бидний өдөөс буудаад байсан чинь чивэд. Тийм ээ. Бид бууц. Та нар ямар алхаас өрийн мэдхүш мод үсээ хуулгасан дээр чинь наадхын зүрхийг суглаж тогтог. За. Ланы мухар зулвсаг. Гүйж батуда. Хой! Дот! Наадхын тав! Хатан зориг дүргэд Батар минь энэ тариатын хүрээн дээр байсан чоннуудын хамгийн сүрхийн. Одоо бид хувилгааны зарилгаар туг тахих гэж байгаа юм. Миний гэрт орууд. Би өөрөө хувилгаантай ярина. Хонгоор. Чи уулаад энэ хөлгийг гэрт оруулж байгаа юм. Эннийг баярлуулж байгаад өглөө зүрхийн суг татаж би өөрөө туг тахина. Эцгийн минь хөрөнгийг хураасан энэ бэлтгэрэгтэй ярих юм надад бий. Чамд энэс өөр зам олдсонгүй юу? Өөр яах вэ? Эд чинь төр төрсөн зандалчингууд шүү дээ. Мэдэж байна. Би шоронгоос оргож гараад эдэнтэй нийлсэн. Хэрвээ төрөөдөр сайхан сэтгэлээр ардын зэрэг торох гээд очиход минь аймгийн шүүх намайг барьж яваад хориг үсэн бол би өнөөдөр хувилгаан төгсөл хоёрын толгойг авч өгөөд гуйж байх байсан юм. Тэгвэл хамт оргож манайхантай нийлээ. Нэг очсон. Одоо дахиж очихгүй. Чи эдэнтэй нийлсэн хойно хол явахгүй шүү.
Угаасаа надад хол явах зам байхгүй болсон болохоор амьдралаас нэг ч гэсэн өдөр булааж авбал аз гэж бодож яваа хүн. Муу амьд явахаар сайн өөх гэж үг байдаг. Үхэх гинэ. Хүн болгон амьд явахыг хүсдэг байхад надад тийм ирэх байхгүй гэж юу? Надад сайн өөх боломж алга. Харин чамд бол байна. Чи бол амьдралд нэг зам шилж одоо тэрний хөдлөө зүтгэж явна. Тэгэхэд би бол хад мөрөхөөсөр замгүй болсон хүн. Тэгтээ би чамайг адуулахгүй. Өнөөш нь оргуулна. Та нар жаргалыг яасан. Ямар жаргал? Яагав? Надтай хамт багш байсан. Тэр нэг үү. Хувилгаан багш туг тагчихсан. Намайг лав тавих уу? Би чамайг оргуулна. Харин танаахныг бол шууд ална. Танаахан ч их намайг барих юм бол өршөөхгүй ална шүү дээ. Намайг тавьсныг мэдвэл чамд бас гайвал. Гайгүй байлгүй дээ. 50 шахан хүн барьж өгсөн хүн ганцыг тавих хэрэгтэй байлгүй яах вэ? Чи миний горморыг унаад яваарай. Жанжа. Юу? Харит үрээний багш орох гэж. Яа нэгнэ? Хонгор оргуулж гэж. Тэр хонгорыг дууд. Мохолгаач. Улааны мөн хаяасан. Алдчихсан. Машир. Тийм бахаач. Улааны мөн хойд хөл залгуулж оргуулсны чи мэдээг хөгж бодож байна уу? Хайхи агбут. Ёолоо. Латамын. Гэгэнтэмэн. Өнөөмө хонгорч нь улааны нохой байж. Юу? Одоо хүн дэрний бэрх амтан зүрхэн сугад. Улааныхан дайраад ирлээ. Вот, Артук. Зас! Уташу! Хадаг. Хонгор минь. Чи юу?
Боцчихно.